сайн цаанаа та бүхэнд өдрийн мэндийг Монголын боловсролын сургуулийн боловсрол судлалын сургуулийн сэтгэл судлалын ангийн 3 дугаар курс сургалтын хамгаалал байна. За одоо та бүхэнд ангийн оюутан их мөрөнтэй хамтран бэлтгэсэн аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдээлэл та бүхэнд өгье. За ер нь аутизмын хүрээний эмгэг гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхлээр та бүхэн тодорхойлоод хэлье гэж бодож байна. За аутизмын хүрээний эмгэг гэдэг нь өөрөө дараах одоо 3 голлох шинж тэмдгээр бол илэрдэг байх нэ. За үүнд болохоор нийгэмшлийн чадварын бэрхшээл, за хэл яриа болон харилцааны бэрхшээл, за дараа нь болохоор төсөөлөн бодох чадвар буюу хэвшмэл, хэд туйлшрах зан үеийн бэрхшээл зэрэгээр 3 одоо бэрхшээлээр илэрдэг байх нэ. За ерөнхийдөө аутизмын хүрээний эмгэг болохоор тархины үйл ажиллагааны төрөлхийн гэмтлийн шалтгаанаар үздэг байна. За тэгээд аутизмын хүрээний эмгэгийн хүрээ гэдэг ойлголт нь болохоор үргэлжлэн гэдэг утгыг бол илэрхийлж байна. За энэ нь болохоор аутизмын шинж тэмдэг нь болохоор их бага хэмжээгээр тасралтгүй насан туршид нь ерөнхийдөө тухайн хүн үргэлжлэнэ гэсэн үг байна. За тэгэхээр ерөнхийдөө оюун ухааны хөгжлийн түвшин маш бага, маш өндөр оюун чадвартай хүмүүс бас аутизмтай байдаг байна. Тэгээд иймээс аутизмтай хүнийг оюун ухааны бэрхшээл хавсарсан болон хавсраагүй гэж хоёрыг нэлээдэг байна. За оюун ухааны бэрхшээл хавсраагүй аутизмыг болохоор өндөр чадварын аутизмын хүрээний эмгэг гэж нэрлэдэг байна. За тэдний одоо оюуны чадамж нь ердийн үед IQ нь бол 85-аас дээш ба аль эсвэл 70-аас дээш байх тохиолдол байдаг байна. За ерөнхийдөө аутизмтай хүмүүстүүдэд илрэх одоо хүнд илэрхтэй шинж тэмдгүүдийг та бүхэн хэлцүүлье. За эхлээд бол энэ хүмүүсийн хэл ярианы онцлог хоцрогтой байдаг байна. За дараа нь болохоор бусдын яриаг төчиг давтах, за дараа нь өрмөц сонин дуудлагаар ярих. За тэгээд аутизмтай одоо хүмүүсийн хувьд их нэг рүү хүйдэ хардаггүй байна. За дараа нь болохоор харилцан яриа өргөмжлөхгүй байх, сонирхсан зүйлдээ одоо хэд туйлшрах, за нэг хэвийн үйлдэл хийх, мэдрэхүйн бас хэд эмзэг байдалтай байх нь. За тэгээд өөрийн дураар ярих, өөрийн дураар үйлдэл хийх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. За ерөнхийдөө ярьсан юм аутизмын хүрээний эмгэгтэй хүний зан үйл онцлог гэдэг эдгээр 3 бэрхшээлээр тодорхойлж байгаа гэсэндээ одоо бүгдээрээ эдгээр 3 бэрхшээлээр тус нь харж үзье. За нийгэмшлийн чадварын бэрхшээл гэж байгаа. За энэ дотор нь болохоор ер нь бусдтай харилцах байдлыг өгөх юм бол аутизмтай хүмүүс бол ганцаардмал за идэвхгүй хэд туйлширсан тэгээд ачуу үйлдэлүүд хийдэг байна. За бусдыг анхаарах байдлыг өгөх юм бол хүнд одоо огт анхаарал хандуулдаггүй, баг л хүнтэй харьцдаггүй, мөн хүнтэй ерөөсөө харц толгодоггүй байх нь. За бусдын бид ойртох бүрх байдлыг өгөх юм бол ерөнхийдөө хүнд ерөөсөө ойртдаггүй, бүр ойртох ч ингэж хүсдэггүй байх нь. За бусдтай харилцаанд үзүүлэх хариу үйлдэл гэж байгаа. Энэ дээр болохоор нуугдах бодлогод бол баярлахгүй, за тухайн хүмүүсийн нэрээр нь дуудах болохоор хариу үйлдэл үзүүлэхгүй бүр эргэж харахгүй байдаг байна. За бусдтай харилцаанд илрэх сэтгэлийн хөдлөлийн байдал гэж байгаа. Ерөнхийдөө бол хамт инээг уйдруулах зэрэг бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох мэдрэмжийг усуулдаг байна. За сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох гэж байгаа. За ерөнхийдөө бол тухайн үеийн бүхэл байдалд хамаарахгүйгээр утга учиргүй инээг за гинэд уйлах зэрэг үйлдэл гаргаж бусдын өмнө хүлээг ойлгож чаддаггүй байна. За бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох байдал гэж байгаа. Тэгэхээр нөгөө тэр хүний одоо уйлж ийн үү, гүнгэлж ийн үү, уйдруулж ийн үү тэрийг ерөөсөө ойлгож хариу үйлдэл өгөхөд үзүүлэх байна аутизмтай хүмүүсийн үед. За тэгэхээр сая ярьсан нийгэмшлийн чадварын одоо бэрхшээл гэж байгаа. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр хүнтэй харилцах үед үүсэх тэр бэрхшээлийг тодорхойлж байгаа. За тэгээ өөрөөр хэлэх юм бол өөрийн зүгээс санаач гарна хүнтэй харилцахыг хүсэхгүй байх. Эсвэл хүнтэй харилцах үед үүсэх саад бэрхшээл гэж ойлгож байна. За одоо тэгэхээр нөгөө сая ярьсанчлан ганцаардмал байх гэдэг тийж байгаа нэг юм бэ гэхээр хүн рүү хандсан төсөл сонирхол маш байдаг, бага байдаг. За тэгээд хүнийг болохоор ер нь нийтийн үсгсэн нүдээр харж хүнээс олж зайлшгүй байдалтай байдаг байна. За идэвхгүй байх гэдэг байгаа. Энэ дээр болохоор яг өөрөө санаачлал гаргаж тухайн зүйлийг хийх чадрын хувьд бол маш бага байдаг байна. За хэд идэвхтэй тэгээд ачуу үйлдэл хийдэг. За энэ дээр жишээлбэл анхуд оруулсан үнтэйгээ бүр одоо тийм олон жил тийм танил дотн байсан одоо тийм мэдрэмжийг тухайн хүндэд хөрвүүлдэг тэгээд ачуу үйлдэлүүдийг бас хийдэг байна. За хэл ярианы бэрхшээл гэж байгаа. За энэ дээр болохоор ерөнхийдөө үгэн харилцаа буюу хэл яриагаар хүсэл сонирхлоо илэрхийлэх байдлыг ямар нэг гэхээр ерөнхийдөө хүнийг одоо олон нийтийн хүмүүсийг хөдөлгөх гэж маш их оролдоно. Тэгээд нөгөө хүсэл биелэхгүй бол маш их уйлдаг байна. За тэгээд ерөнхийдөө их
энэ хүмүүсийн бас маш сайн байдаг бахны маш түргэн хугацаанд хүний эснийг давтах эсвэл хожуу бас тавтай хэлдэг бахан. За хэл яриаг ойлгох байдал гэж байгаа. Өдөр тутмын амьдралын явцад хэрэглэгддэг үг хэллийг ойлгоно. Харин хийсвэр үг хэллийг ойлгох чадвар нь маш сул байдаг бахны. За тэгээд ерөнхийдөө зарим аутизмтай хүмүүсийн хувьд юм бол өгөн бус харилцаа өсөж сонирхлоо маш их илэрхийлдэг. Энэ болохоор хуруугаараа заах, гөлрөх, биеэ замжуулах хөдөлгөх гэх мэт үйлдэлүүдийг хийдэг бахан. За харин зарим аутизмтай хүмүүсийн хувьд эдгээр үйлдэлүүдийг хийдэггүй энэ баг харилцаанд ашигладаг бахны. За төсвөлийн бодох чадвар хөвшмөл хэд туйлшрал бэрхшээл гэж байгаа. Ерөнхийдөө аутизмтай хүмүүс тоглох маш өргөн сонирхолтой байдаг юм. За тэр нь болохоор янзын дөрвөн зохион игнүүлэн өөрчлөлт явах зэрэг тоглодог. За тэгээд хөвшмөл туйлшралтай үйлдэлүүдийг маш хийдэг бахан. Энэ болохоор өөртөө дөрвөн журам гаргана, хуваар тогтоно. Хэрвээ тухайн тогтоосон дөрвөн журам нь өөрчлөгдвөл уурлах гэх мэтчлэн. Тэгээд аутизмтай хүмүүсийн гэх юм бол бас нэг зүйл гэх юм бол уртаа зүйлтэй маш махан зүтгэх зан чанартай байдаг бахан. За тэгээд зарим аутизмтай хүмүүсийн өөрөө гэрдэх зам үйлдэл гаргадаг бахан. Энэ болохоор яаж байгаа вэ гэхээр байнга биеэ хөдөлгөөн гаргаж найран нэг дорой эргэлтэн гэх мэтчлэн үйлдэлүүдийг хийдэг бахны. За тэгээд энэ болохоор хэд туйлшралтай байр байдал гэж юу хэлээд байгаа юм бэ? Нэг тодорхойлох юм бол нөхцөл байдал өөрчлөгдөх нь дургуйцах, за нэг сонирхсан зүйлдээ махан зүтгэгдээ анхаарлаа хандуулах хийх мэтлэгээр онцлог хийж байгаа. Жишээлбэл сургуультай байнга очдог тэр замын чиглэл, мөн хичээлийн хуваарийг гинт өөрчлөлт маш их уурлаж эсрүүцэл гаргадаг бахны. За тэгэхээр нөгөө аутизмын хүрээний эмэгтэй хүмүүс бүгдээрээ муу гэсэн үг биш. Эдгээр тодорхой хэмжээний бас сайн талууд давуу талууд байгаа юм. За нэгдүгээр гэх юм бол энэ аутизмтай хүмүүсийн харааны хотогдох маш сайн байдаг бахан. Ерөнхийдөө янз бүрийн таних тэмдэг тэмдэглэхээр маш алгаар нь цээжчихсэн ийм хүүхдэж бас байдаг бахны. Тэгээд аутизмтай хүмүүс маань маш өрөөс зураг зурдаг. Ерөнхийдөө өрөөс содон зураг зурах, нарийн тэр хуулж зурагтай бол маш гаргаа байдаг бахан. За дараа нь болохоор тодорхой нэг зүйлд ажилладаг авиас чадвар нь сайн бахан. Энэ юу вэ гэхээр тодорхой нэг зүйлийг маш хурдан сурч эзэмшдэг. За тэгээд аливаа зүйлийг ангилж цэцэгтэй маш сайн байдаг бахан. Тэгээд тэдгээрийн зарим дуртай зүйлээ туйлын нарийн нэгтгэн баг хийдэг. Мөн энэ зүйлсийг үг хэлбэрээр нь ялган зөвлөж онцгой сайн байдаг бахны. За мөн аутизмтай хүмүүсийн хувьд дуу хөгжмийн мэдрэмж маш сайн байдаг бахан. Нэг сонсон дуу тэр дорн цээжлэн. За тэгээд дууны хэмжээ болон хэмжээг маш сайн ялгаж мэддэг. За мөн эдгээр хүмүүс нь төгөлдөр бүр тоглох зураг чадвар маш сайтай байдаг бахны. За тэгэхээр болохоор аутизмтай байж болцсогүй түүхэн хүмүүсийн талаар та бүхэн хэлцүүлээ. За бидний мэдээ алдарт математикч Альберт Эйнштейн гэдэг юм байна. Энэ болохоор ерөнхийдөө аутизмтай бас байсан болцсогүй байгаа. Тэгээд яасан бэ гэхээр харилцааны ур чадварын гэх юм маш оноотой чиглэл орсон. За тэгээд түүнчлэн өгүүлбэр тавтай хэлдэг гэх мэт юм аутизмын хүрээний эмгтгийн шинж тэмдгүүд хэлдэг болсон бахны. Мөн техник сэтгэхгүй бас сайтай байсан зэрэгээс нь үзлээ. Бас ийм таамаглалыг төвшүүлсэн бахны. За дараагийн нь болохоор алдарт төслийн онолыг тодорхойлсон Чарльз Дарвин гэж хүн байгаа. За энэ хүний хувьд юм бол ерөнхийдөө бага насныхын класс нь хахад маш зоржиг, за бусдад тоглодоггүй юм хүн байсан. Мөн хим гэх мэт нэг төрлийн тэр сэдв төвлөрөө харахаас гадна юмсын дүрс байдал их ач холбогдол өгдөг байсан бахны. За дараагийн нь болохоор алдарт физикч Ньютон байна. За тэгээд энэ хүн болохоор маш зоржиг бөгөөд бусдад харилцахдаа маш болох байсан. За тэгээд мөн ажилдаа хэд их төвлөрдөг бөгөөд нэг бие дадал хөвшилтэй байсан бахны. За дараагийн хүний маань гэх юм бол алдарт хөгжмийн зохиолч Моцарт байна. За Моцартын гэх юм бол ерөнхийдөө чанга дуу чимээг маш их мэдрэг байсан бөгөөд заримдаа хачин чихтэй хөдөлгөөн авиаг бас гаргадаг байсан бахны. За одоо болохоор та бүхэнд зарим тоо мэдээллүүдийг өгье. За өнөөдөр ерөнхийдөө дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн ерөнхийдөө аутизм бүрийн эмэгтэй байна гэж тодорхойлж байгаа. За тэгээд 1989 онд хийсэн судалгаагаар 10,001 байсан бол за 2000 он 151, за 2018 оны тайлбараар 58,1 тохиолдол байна гэж үзэж байна. За ерөнхийдөө аутизмтай эмэгтэй хүүхдэд бол энэ эмгэг бол 4-5 дахин илүү тохиолддог бахан. За тэгээд аутизмтай хүмүүсийн маань 3-1 нь бол эпилепситэй буюу тавнаж татдаг юм өвчнөд бас байдаг бахны. За тэгээд аутизмтай хүмүүсийн 25-30% нь бол хэл яриаг ашигладаг бахан. За тэгээд одоогоор бол
аутизмын новшиг бол хүүхдийг дуудчихаар 3 настай басна хийж ихэд тавьж байгаа юм байна. За тэгээд аутизмтай хүмүүсийн 40% нь бол оюуны чадвар хэмжээ буюу өндөр байдаг байна. За тэгээд хамгийн гол зүйл нь юу гэхээр аутизм бол өвчин биш, харин эмгэг учраас аутизмтай гэж тэр онцлогдсон хүн насан туршдаа аутизмтай байх нэ. За тэгээд одоогоор яг энэ аутизмын шалтгааныг тогтоогоогүй бас ингэж байна. За ерөнхийдөө энэ аутизмын аутизм гэдэг эмгээг ямар нэгэн багажтай хийгээд илрүүлэх боломжгүй зөвхөн асуулт болгож ажилтаа гэж уншдаг байна. За тэгээд аутизмын шинж тэмдгүүд бол 6 сартаас илэрч эхэлдэг бөгөөд 18 сартаар бол аутизмыг уншлах боломжтой байна. За анх 1943 онд Жак Ханер гэдэг эмч өрсөлж аутизмыг тодорхойлсон байна. За ерөнхийдөө аутизмтай хүмүүс тохирсон арга барил сонголтын хөтөлбөрөөр бол бид нар бас суралцж ингэж нийгэмших чадвартай болох боломжтой байна. За ерөнхийдөө аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч гэсэндээ нөгөө нийгэмших чадварын хувьд сул учраас 10% нь л ажил хийдэг. За тэгээд 3% нь найзтай багийн бүлтэй байдаг. Энэ болохоор аутизмтай хүмүүсийн амьдралын чанар бол бидний хувьд маш доогор байна гэсэн үг байна. За тэгээд сая аутизм өрөөний шинж тэмдгүүд гэж байгаа. За нэг өдрөө ихсэж чадахгүй байх. За нэг зүйлийг хэд сонирхолтой туушрах. За нэг юм байдлыг харах хэмжлэн тэгэхээр энэ аутизм хүрээний эмгэг хэвээр таны ойр дотны хүүхдүүд ч юм уу найзууд ч юм уу илэрч байгаа тохиолдолд та бас хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэл засалж хэмжих зэрэг мэрэгжлийн хүмүүстэй хандж өгөх хэрэгтэй байх нэ. За ерөнхийдөө 4 сарын 2-ны болон аутизмын хүрээний эмгээг таниулахын өдөр гэдэг нь ажлын нийтийн хэмжээнд. За тэгэхээр энэ өдөрт бид нар яг юу хийж чадах вэ гэхээр магадгүй аутизмтай хүмүүстэй ялгуулахгүйгээр тухайн хүмүүсийг яг хүн өдөр